Миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Таныг хариулах уу гэд бас жоохон эмээсэн гэх юм уу та. Тэгээд тэгсэн чи хариуцсан чи би бүр амар баярлсан. Анх таны нэг юм өөрийнхөө нэг YouTube дээр нэг бичлэг оруулсан биш. Эхнэрийнхээ хүүхдийнхээ тэ нэг үзчихэд надад айгүй гүн сэтгэл төрүүлсэн байхгүй. Ямар гоё ингээд яг байгаагаар энэ баг бүр жоохон байсан баг. Төрхөн имлгээс гарчаад тэрийг сансан байлээ манай охин. Имлэг нэг хөвтчээд яг гарахчихсан чинь дахиад халуураад эхэлсэн. Тэгээд хугацаа сонгогдоод жишээ. Гэрээ хөрхийг санаад тэгээд гэртээ гэж. Уг нь цэцэрлэгт явдیں۔ Хувийн цэцэрлэгт яваад тэгсэн чинь ингээд ерөөсөө танаад ерөөсөө сонсохгүй. Яа. Тэгээ Монголд ч одоо нэг хэцүү юм нэг агаарын бохирдлоосоо болоод нэг хүн таниад байдаг те. Өөр улсад бол ерөөсөө тийм байдгүй шүү дээ. Одоо жишээ нь. Тэ. Тэгээд одоо бас нэг Монголын нэг эмгэнэл юм да те. Одоо энэ хүүхдүүд ямар ч цаанаа ямар ч өвчин уушмушгийн юуч болж байгаа юм хэвээр бүү мэд те. Амар болт юм шиг байгаамаа ер нь өвөлдөө бол те. Тэгтэл харж байхад бас амар болцсон л гэж ш те. Швейцарч тэгээд мэдээж байгаль тэгээ агаар магаар бол гайхалтай л хэлтэй те. Тийм дажгүй сайхан. Тэгтээ би анхаа ирчээд айгүй санаа юм агаараас нэг юм өнөртэй дэдэг байсан. Нэг юу юм бэ? Санин өөр өнөр хахлаад идэх гэсэн. Тэгээ одоо бүр тасч. Ер нь маш их ярьдаг агарын бохирдлын талаар ер нь тарж байгаа ургамал ногоо ийм байна тийм байна гэж ер нь бол асуудал бол байнга л ярьдаг. Энэ асуудлыг ярьж гэн гэдгсэн шийдэл гаргах гэж л ярьдсан байна л да. Тэгээд манайха яг уу тэгээд одоо тэгэл хөгжгөөл уучраа олтгоол явж гэнүүдаа л гэж хардсан шүү дээ. Гэхдээ бол арай хүнд болчлоо тий яалтгүй. Тэгээд одоо хүн тэгээд одоо бид нэр одоо ямар нүүж чадахгүйгаас өштэй энэ ч одоо байраас. Тэгэхээр ч одоо нэг шийдэл нь тэмцэлтэй шүү дээ. Тэмцэж одоо энэ асуудлыг ярьж хэлж нэгдэж албаар яг өндөө бол өвөл зөнгөл байж юмар байгаа байхгүй юу? Зун болохоор бүгдээрээ найр наадам хэсэг зугаалаа явцдаг. Өвөл болохоор тэгээд нэг юм зөв хөстэй юм шиг утаагаа яриад тэгэл нэг үнэг болцсон. Бүр одоо бүр сонирн биш болцсон. Ууг нь бол байнга л сонирн байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Бол талбайг бол ингээд бүгдээрээ нэгдээл улсаараа нэгдээл ингээд сууж утааг 100 ярих хэрэгтэй байхгүй. Яг үнэ тий. Тэгээд бидний асуудлаас гарна. Тэгэхгүй бол хизээж гарахгүй. Тэгэл яг л нэг дээр суудсан байгаа нөхдүүд идэж удагаараа л уун. Яг тэр юм болдгоор л болно. Бид нэр яг ямар ард түмэн байна, тийм л төрөө гэдэг ч юмстай яг үнэн байхгүй бүр. Бид нэг мэдээ хэсэг хугацаанд 90 оноос хойш гэдэг юм уу бүгдээрээ л яг нөхцөл байдал юу болоод байгааг уг нь мэдээд байгаа юм те. Тэгсэрнээсээ тэгээд яагаад ингэж даглуулаад байна гэдэг л сонирн байна л та те. Гэхдээ яг миний бодлоор нэг тийм айгүй ойрын бодолтой юм болов гэж хараад байгаа шүү дээ. Зөвхөн өнөөдөр би болж ивэл яах вэ? Өнөөдөр л би ингээд юу гэдэг нь зөвхөн өөрийнхөө хувийн бодол. Уг нь ч би биш бид тахгүй. Бид нар чинь нэг усан онгоц нэг улс те нэг улс гэдэг чинь нэг усан онгоц гэсэн үг байхгүй. Сууцсан явж байгаа. Баян ядуу хамаагүй бүгдээрээ л энэ усан онгоц одоо юу гэдэг нь аюулгүй далдаан шуургаас ингээд бусдаа тэхгүй тэгэл би амар жимэр өрөөндөө орцсон люкс өрөө миний өрөө люкс учраас бусд нь хамаагүй гэж бодох юм бол энэ усан онгоц магадгүй зүгээр далайн шуурган сүрх юм бол тэр люкс өрөө суусан ч байсан цуг сүрх байхгүй юу? Тэрийг л айгуусаа ойлгох хэрэгтэй. Нэг юм хийхэлж гэдэг баян хоосны ялгаа энэ их шунал гэдэг зүйлийг бидраас хитэдүүлээд одоо юу гэдэг газар ахуулчлаа та нэг үе бодвол те одоо манай ээж хоёрын үеийн ч юм уу тухайн үед бол ингээ харьцангуй хүмүүсийн тэр нэг хүсэх гэдэг шунал нь хязгаартай ч гэдэг юм уу те арай өөр байсан юм шиг байгаа. Одоо бол нэг хязгаарнаггүйгээр ячаад байгаа те нэг тиймэрхүү байдлаар би таныг айгүй гоё ер нь рил оруулахдаа
социал дээрээ өөрийнхөө хуудсан дээр айгүй гоё юм оруулаад байна гэж боддог байхгүй. Ингээд тодорхой хэмжээгээр нийгэмтэйгээ яг амьдрал дээрээ буусан ийм хөөрхөн шүмжийг эвтэйхэн хөөрхөн ингээд чихэнд нь хайчдаг. Тэр надад их таалагдсан. Таны ярьжсэн. Тэр яалтгүй нөгөө өөрийнхөө яг нөгөө мэрэгжлийн үднээс уран зураг тайлбарлахдаа бас ингээ хайчаад тэр их хөөрхөн санагдсан шүү дээ. Таны бол яалт нийгэмдээ ингээд бууж ажиллаад одоо тодорхой хэмжээгээр нөгөө нэг бодит үр дүнгээр юм хийх гээд ингээд зарагдаад байна гэж би айгүй олзоорхсон. Ер нь бол яг хоо би өөрөө нэг зураач мэрэгчлээ ер нь урлагийн хүн гэж хэлнэ л дээ. Тэгээ урлагийн хүн чинь кино руу ч орж ийн клип одоо юу гэдэг одоо энэ контент бүтээгч хүртэл өөрөө урлаг багхгүй яг юм дээ. Тэгээд бүх юм руу ингээ орчиж байна. Урлагийн гол үүрэг нь юу юм бэ гэхээр нэг энэ соён гэгэрүүлэх үүрэгтэй. Соён гэгэрүүлж хамтаараа нийгмээрээ яаж хүнд гай болж амьдрахгүй вэ гэдэг. Тэгээ бид нар чинь ямар ч тийм одоо урлагаас хол хөндий гэх юм уу? Тийм байдалтай байна. Тэгээд одоо дүрслэг урлаг бол тэр цаана хизээж ойлгохгүй тийм төвшөнд очсон. Ер нь наасаач байсан байж магадгүй. Тэ одоо бол тэгэл бат жоохос хэрэгж ихтэй багаар маш удаанаар гадны ингээд том ингээд галерей бас үзэж явсан. Тэгэхэд яг бүр тэнцээ ингээд бүр багаас нь цэцэрлэгээс нь ингээд бүр нөгөө том алдартай уран зургийн өмнө ингээд багш нь хичээл ороод бүгдээрээ хөгдөд завлаа суудсан ингээд сонсч яадаг те урлаггүйгээр амьдрах чадхаа гэж байгаа. Тэд нар урлагаар дамжуулж нөгөө хүний сайн муухай шунлын тухай бүх юм ингээд мэдрээд авчдаг. Тэгээд тэгэнгүүт нөгөө хот нь хүртэл аюу гоё те хашаа хороо юу гэдэг мод зүйлэг бүх юм ингээ гоё. Тэгэл гарангууд юм соёлтой тэгэл хүнд яг юм саад болохгүй гэдэг юм бүр ингээ дээд зэгтээ суудсан тийм баахгүй. Тэгээ нөгөө би ингээ гадагшаа яваад ирэхээр тэрийг ингээ хараад олоод одоо нэгс гадны соёлыг ингээ суралцчихна гэсэн баахгүй. Хөөх Японч ийм байд юм ба шүү дээ те. Японд ингээ очиод метро суунгууд хөөх эднэр чи ерөөсөө юм ингээ шууд будаацдаг хэрүүд байхгүй юм байна шүү дээ. Нэг хөгшин ингээд эмээ ингээд ном уншаад зогсож хагаад нэг хүн ингээд та суух гэсэн чи зүгээр гээл те. Тэгэл одоо Солонгост очингууд уцаар ярьж байгаа хүн гэхэд ингээд маш чимээгүйх ингээд нэгэнд ямар цаад болохгүй ерөөсөө уцаар ярьж байгаа биш те. Яриаггүй юм шиг ингээд тэгэл Монголд ирэнгууд гэрээсээ гарлаа зүгээр л нус зэрэг хаяах энэ тэншээгээ зогсож байгаа байдал. Яа за тэгэл автобусанд оронгууд амар чанга дуутай уцаар ярьж байгаа те. Энийг яаж ингэж хүмүүст суулгах вэ гэдэг би бүр ингээд аргаа орж байгаа байхгүй. Тэгээд би амхандаа нэг мөлхөө ухуулга гэдэг. За уучлаарай та бусдад айгүй саад болж гэн та онцын шаардлагагүй бол на уцаар чанга гаргаа болчихооч. Скул та ингээ онцын шаардлагагүй бол ингээ рилсэн ингээд амар чанга ингээд үзээд яваад байна. Чихвчээ зүгөөч гэх. Энийг би өөрөө мөлхөө ухуулга гэж нэрлэцээ. Ингээ мөлхөө ухуулга гэдэг. Тэгээд миний хажууд сонсож байгаа бас залуучууд бас энэ ахын хэлдэг нэр зөв юм биш. Бид нэг ингээ шаардлага тавьж болох юм байна. Нэг нэгнээсээ суралцах бас одоо энэ соёлыг түгээгч нэг нэгнээсээ суралцах байгаа байхгүй. Тэгээд бүгдээрээ ингээ муухай чанга дуутай уцаар ярьж байгаа хүнийг болохоор зүгээр харцаараа ч юм уу бүгдээрээ ингээ те бүлэддэг. За уучлаарай та муухай шүү. Яагаад тэгэхээр энэ чинь дуу чимээний бохирдол гэж байд юм байна л да. Одоо чинь автобусанд байгаа хүн болгон ингээд уцаа гаргаж ирээд чанга тавьчих юм бол эн чинь бүр юм ятрагаанд орж өгнө үстэй. Тэгээд зарим нь хүндлээ чихвчээ зүгээ зарим нь ингээд за би уучлаарай автобусанд явж байгаа ингээд дараа яриач гэдэг юм уу те. Тэгэхэд тэрийг мэдэрдэггүй гэнгээл. Муухай хорлол яриа л гэдэг инээ чайнаагаал те. Тэр гэрийнхэн буудан дээр сууж байгаа биш байхгүй юм чаа. Нийтийн унаан суугаа явж байгаа. Гэдгийг аягуулсаа ойлгох хэрэгтэй. Энийг бид яаж ингээ хүмүүс суулгахыг бол аргаа орж байгаа. Гэтэ ингээл яриад л хэрэгтэй. Бид нэр ингээ яриад те соёл. Одоо эн чинь манай хот чинь нэгсэндээ сая хүн амтай метрополитен хот болчихлаа шүү дээ те. Сая хүн ам одоо зүгээр нэг дураар амьдарч болохгүй гэж байгаа байхгүй. Дураараа амьдрал би те ийм хүн гэдэг болохгүй чийжэд илдээж болохгүй. Бүгдээрээ яаж нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах вэ? Тэр айгуу чухал. За тэр хогоо хаях, тамхины ишээ хаях те. За тэр бол гайхалтай шүү дээ. Гэтэ бас нэг үе стресс нэг үе гэж ерөөсөө нөгөө нэг биш байлээ. Гараал явахад бүр анзаардаг. 1 метрийн зайтай урд хүн явж хахад нусаа пар гэдэл нийт байгаа.
чинь хүн явж штэ sorry тэ. Яа. Аа. Тэгээд энэ хөө хотын соёлд суралцмаар байгаа юм ер нь. Яг үнэ тий. Дүрслэг урлагийг баяа бас ойлгодгүй гэдэг хүмүүс нэг удаач одоо жишээ нь заанууд зэрэг музейгөө орж үзээгүй нэ шууд урдураа хүшиг татчихдаг байхгүй хүмүүс. Би ерөөсөө дүрслэг урлагийг ойлгохгүй гэдэг. Ядаж ойлгохгүйгаа тэгэхээр нөгөө музей галереаг үзээд үзчих. Ойлгож ивэл тэ хөшгөө нээлттэй. Заавал хөшиг чинь байн хаалттай ингээ яваад иж болохгүй. Тэгээд яг үнэ. Тэгээ бас харьцангуй сүүлийн залуучууд бас аюу гоё дүрслэх урлагийг сонирхдаг болчих, үздэг болчих, ойлгодог болчих тий. Тэгээ би амхандаа ойлгуулдаг болох гээд нэг рилсүүд богино хэмжээний рилсүүд сонирхолтой зураачийн сонирхолтой түүхийг ингээд аваад маш юм жоох юм баг зэргийн жүжиглэлттэй түүнээс ингээд яг нэг хоолоогоор ч юм уу те за энэ зураач нь дэдэн төрсөн мөсөн гэдэг бас үзэхгүй. Тэрний хооронд ингээд аль болох ингээд хүний сэтгэл зүгээр тогломоор санагдаад байгаа байхгүй. Яг энэ таны үзэстэй янзтай гоё үр дүнд хүрч байгаа л гэж би харсан ямар ч ийсэн. Хүмүүс бол татал хүлээж авч байгаа шүү илээ. Энд чинь яалтгүй л нөгөө энд нэг ийм зааг үсчээд байгаа юм шиг хүлээж аваад байна л да хүмүүстэй энэ миний юм биш урлагийн талын л хүмүүс хайдргээд ингээд одоо бүх дэндүү хол юм шиг ойлгочоод ингээд яваад тий. Одоо улс төрөөч гэсэн бидэрт хамаагүй ч гэж яах шиг тий. Уг нь бол хамгийн их хамаатай зүйл байгаад байгаа шүү дээ. Өнөөдөр нэг хүн тийм ээ. Уг нь энэ мэдчлэн юм бид нар өөрсдөө айгуу сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэл энийг ойлгохын тулд гарцаагүй тэгэл өвдөцийн түүхийг ч гэдэг юм уу бас ингээд уг үндэс рүүгээ явах шаардлага гарчаад ах шиг байгаа юм уу тийм ээ. Тийг одоо ингээд гоё үнэхээр тайлбарлаад надад бол тэр үнэхээр таалагддаг. Яг та өөрийн тань уран бүтээл яг ямар чиглэлээр гэж ойлгож болох юм? Тийм би нөгөө нэг за 2 жилийн өмнө өтний нүх гээд үзлэн гаргасан. Өтний нүх гээд нэрлэлчээр хүмүүс аягүй юм байна. Ямар сонин нэр өгсөн өтмөт гэдэг. Тэнгууд нөгөө өтний нүх чинь нөгөө сансрын тэр нэг онол байдаг байхгүй. Одоохондоо хүн төрөлхтөн яг судлаа л байж байгаа. Тэр өтний нүхийг бүтэн судалчих юм бол нэг юм цаг хугацаа орон зайгаар аялах боломжтой тийм нэг зүйл байгаад байна сансарт. Тэгээ би бас өөрөө бас ингээл ерөөдөө судлаад за ийм учиртай юм байна тэгээ тэр чинь амар ойлгоход хэцүү бидний нөгөө нэг энэ амьдрал дээр байгаа зүйл биш болохоор тэгээд ер нь бол баг томьёо маягийн л зүйлийг ингээл бодиттэй ингээл болох гол одоо жишээ нь би шинжилгээ ухааныг бас аюу гайхдаг байхгүй тий одоо зүгээр томьёогоор хар нүхийн тухай ингээд томьёогоор л гаргацсан байхад одоо тэрнийхэн зургийг авчиж байгаа хар нүх нэрээ бэдэг байсан биз үнэхээр тэр хүмүүсийн толгойг нэр үнэхээр бишгмээр авах тэр агуу эрдэмтдтэй болохоор тий тэгээд дараагийн үзэсгэлэн болохоор хар нүхтэй нэртэй үзэсгэлэндээ бэлдэж байгаа за өмнөх үзэсгэлэн болохоор өтний нүх байсан одоо хар нүх буюу одоо 2 дугаар хэсэг нь тэгээд өтний нүх үзэсгэлэн маань болохоор орчуудын эвлэлийн бүр 80 жилийн түүхтэй энэ байгууллагын бүх цагийн бүр хамгийн үзэлттэй үзэсгэлэн болсон юм. Бүр аюул шуугаатай. Тэгээд нөгөө үзэсгэлэн маань бүр ингээд орой 6 цаг хүртэл нөгөө галерей маань ажилтдаг байсан бол уртсгсан цагаар бүр 10 хүртэл ажиллаад тэнгууд нөгөө нэг бүр ингээд за уучлаарай одоо хаахгүй болохгүй нэ гэх тээ. Бүр ингээд цан дээр бужигнж байгаа юм шиг хүмүүс үзэж болж байгаа. Тэгэхээр бас нөгөө хүмүүс нь бэлэн байгаа үзэгчд тэгэхээр бид нэр маш их чанартай маш их цаг хугацаа зарцуулсан хүн утга агуулгатай юу гэдэг те маш их ажилч хөдөлмөрсөн тийм үзэсгэлэн бол угаасаа хүмүүс бол үзэгдэлт нь бэлэн байдсан байна. Бас нөгөө нийгэм ойлгохгүй гэдэж болохгүй яг ойлгодог юм байлээ. Сайн чанартай үзэсгэлэнгүүд хаяа гардаг, байн гардаг гэж би бол хэлж чадахгүй. Хаяа гарахад бол угаасаа өссөн үсээгүй хүмүүс ингэ пиг үнтэй гэж байгаа байхгүй. За тэгээд миний дараагийн тавьсан зорилго болохоор хар нүх үзэсгэлэн маань өөрийнхөө рекордыг эвдэх дээрэс нь Монголд анх удаага юм нэг галерей бүр үзэсгэлэн үзэх гээд галерейга тойроод очрлуулъя гэдэг ийм зүгээр урьдчилан тийм нэг юу барьчаад байгаа зорилго тавьчаад байгаа. Яагаад гэхээр бид нэр ингээд тэнцээ нэг дэлгүүр үнгүй юм тарааж инхээр ингээд шавчдаг тий. Сквал тэнд нэг юм шавга тарааж ингэсэн чинь ингээд шавчдаг. Энэ байдлаар харанхуй бүдүүлгийн зүгээр дээд цаг байхгүй юу? Яг үнэ. Тэрний хооронд галерей үзэх гээд тий
арай л бас нийгмээ ч гэсэн ингээд өөрчлөмөр байна шүү дээ, тий. Тэгэхээр үзэх гэж анх удаа ойчрлуулах хэмжээний л ингээд болгоно гэдээ би өөртөө ингээд зорилго тавьчаад ер нь бол яг нэг юм контент хийгээд байгаа чинь бүх цаад агуулга нь болохоор энэ хар нэг үзэсгэлэнгийн маркетинг хийх зорилготойгоо бүр ингээд алсаас явж байгаа юм баггүй. Зөв. Тэгээд бүр яг биднэрт яг үүндээ тийм систем нь алга байна л да. Одоо би жишээ нь Европт амьдардаг ингээд үдээд дайны ингээд зураач хийсэн бол угаасаа маркетингийн баг гэдэг тусдаа баг бай, тий. Бүх юм ингээд шатараттай байхгүй. Дааж нөгөө монголчин тийм биш. Ерөөсөө яг урлагийн төрөлх урлагтаа чиглэсэн маркетингийн баг байхгүй. Тэгэхээр би өөрөө хийх болж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд нэг доор ингээд зураг зурхаас гадна маркетингийнхаа өөрөө одоо ажлыг хийж гин гэсэн үг, тий. Тийм бэ. Ингээд санхугаа бас босгоно ингээд айгүй олон юм зэрэг хийх болчтой. Хүчтэй юм аа. Тий. Харин үзэсгэлэнгийн хувьд болохоор ерөнхийдөө ингээд бүх зураг хоорондоо холбогддог нэг нийтдээ 20 гаруй бүтэн зургийн ажил. Дээрэс нь нөгөө нэг 5-6 юм баримлын ажил орж ирэх юм. Зөв. Тэгээд бүх зураг хоорондоо холбогдоод гоё юм ном гаргая гэж бодож байгаа юм. Айгүй ямар тийм ээ. Та тэгээд энэ төрөө нөгөө өтний нөхдөр хоёлаа гоё арай нэг тайлбар хэлвэл ямар байна. Их сонирхолтой байна л да. Энэ ертөнц хорвоо дэлхийг ингээд нэг сансар огторгойд гэдэг нэг та юм ярьчлаа шүү дээ, тий. Тэгээд таны яг өтний нөхдөр яг юу болдгийг тэр таны харснаар тэр юу байдаг бол мэдээж өтний нөхрөө орж удсан нэг ч хүн байхгүй. Тэдээр байхгүй учраас нөгөө нэг таамаглалууд л явж байгаа шүү дээ, тий. Жишээ нь за энэ юусээ цаг хугацаагаар л аялцдаг байх, товчлоод явцдаг байх ч гэдэг юм уу, тий. Тэгээ тийм дотор ямар ертөнц байгааг хинч мэдэхгүй. Тийм учраас би зүгээр таамаглалаараа зураач хүний тархинд ингээд бий болж байгаа өтний нөхөр бий болгоё гэд. Тэгээд энэ бас нөгөө нэг ерөнхийдөө Монголын ер нь яг хүн төрөлхтний ингээд ийм шудраг бус байдалтай баян хоосны ялгаач гэдэг юм уу. Жишээ нь миний нөгөө нэг Титаник гэдэг нэг зураг байдаг байхгүй. Титаникийн нөгөө нэг 3 зэрэг дивээр орж байгаа Титаник хөлөг онгоцон дотор. Гэтэ би нөгөө Монгол улсыг төлөөлүүлж ирсэн. Тэгвэл нөгөө хамгийн доод нөгөө зэрэг дивийнх нь буюу нөгөө улныхан гэж яриад байгаа шүү. Улныхан өөр нөгөө нэг доод гарлынхан нөгөөт нь болохоор дундчул буюу бас нэг арай одоо би юм уу эсвэл би баг уул руу гарах гэдэг юм хэлэхгүй. Тэгээ нэг ийм төвчний улсууд дунглаа бүр ихэс дээдс буюу бүр ингээ одоо ихэс дээдс гэд хэцүүтэй нэгсэндээ хулгай мөнгөөр ингээ шоудад цэнгдэг ийм зугаац ингээ групп секс микс хийж байгаа ингээ 3 давхрыг харуулсан Титаник гэж зураг байдаг байхгүй. Тэгээ тэн дотор амар олон дүрстэй дотор нь ингээ жижиг үүл деталь болгон утга санаа илэрхийлдэг тийм зураг байхгүй. Тэгээ яг би өөрөө болохоор ингээ жоох юм нэг дээд зэрэглийнх нь болохоор ингээ садар самуу те нэг групп секс микс хийж байгаа зурцсан учраас би нэг нэмэх 18 гэдэг нэг хүмүүстэй насны хязгаар заачдаг байхгүй. Тэгсэн чинь эцэгчүүд үгүй хүүхдээ үзүүлнэ би ийм үзэл үзүүлнэ бүр жоох хүүхдээ хүртэл тавуулж байгаа бүр үзүүлээ тайлбарлуулаад нөгөө насны хязгаар заасан боловч бүр тэр бол хамаагүй болж хувирсан. Тэгээд би нэг айгүй нэг тэгж боддог гэсэн юм багхгүй. Өөрөө хатаж явсан юм уу? Дэлхийн ингээ том ингээ галерей музей одоо Эрмитаж юу гэдэг те Луврын музей Оксай Ватикан галерей ч гэдэг юм том музей үзээд ерөөсөө би ингээд уйлаагүй байхгүй юу. Яг ингээд амар сэтгэл хөдлөөд ингээд байгаа боловч уйлаагүй. Тэгээд би өөрөө тэгж бодохгүй. За уран зураг үзээд хүн ер нь уйлдаг юм байна. Хөгжим сонсоод хүн уйлдаг, кино үзээд уйлдаг, зохиол ингээд уншаад уйлдаг. Уран зураг үзээд уйлдаг юм байна гэж бодсон байсан чинь стан миний тэр үзэсгэлэн үгүй шүү гэж байгаа байхгүй. Миний тэр яг Титаник зургийг би ингээд тайлбарлангуут хүмүүс ингээд нулимс ингээд асгарчдаг. Тэгээд би за уушлаараа би амар буруу тооцоолж ирсэн байна. Уран зураг үзээд хүн уйлдаг юм байна гэж бодож ирсэн. Манай хамаатны ихч бүр үзчихээд бүр хоолоо бүр зангираад тэсгээ байгаад 0 руу очиж бүр ихэд татчихулсан гэж байгаа юм. Яа. Миний бүр хамаагүй яачлаа. Тааст жинхэнэ нөгөө нийгмийн
Үнэн дур зургийг ингээ өөрийнхөө сэтгэлээр гаргаж өгсөн зургандаа уран бүтээлд илэрхийлж хүмүүсийг ингэж сэтгэл зүрхийн бүр ингээд уйлуулж чадсан л байна л да. Тэгэхээр яалтгүй л гарцаагүй дахиад нөгөө би ерөнхийдөө уран бүтээлчдийг, зураачдыг ер нь нийгмийнхээ түүчээ болж авдаг хамгийн гайхалтай хүмүүс гэж боддог байхгүй. Тэгэхээр та дахиад батлаад өгчлөө дээ гайхалтай байна. Одоо жишээ нь тэр Титаник гэж зурагч ганцхан зурагчтай. Тэгэхэд 600 гаруй ингээд дүрслэлттэй тий. Ингээд бүр деталь болгоно ингээд ярих юм бол бүр ингээд завтраа авчдаг байхгүй. Энэ ийм өчртэй ингээд ингэсэн гал гэх юм бол бүр яваад байна. Тэгээд тэр үзэсгэлэн маань ерөнхийдөө хамгийн сүүлчийн зурсан зураг маань болохоор ингээд нэг чиптэй нэг хүүхд төрөөд дуусч байгаа байхгүй. Юм хиймэл оюуханаас робот хүүхд төрөөд тэнгуудлаа нөгөө нэг одоо чип мип суулгаад эхэлсэн шүү дээ. Ер нь ирээдүй чинь махан биетэй хагас юм кибер биетэй болно гэдэг байгаа шүү дээ хүн төрлөختөө. Тэгээд дуусангуудаа дараагийн миний хар нөх үзэсгэлэн болохоор тэр чигтээ нөгөө робот ертөнц хүн төрлөختөө хоёрын хоорондын зөрчил тим маягийн сэдвийг харуулж байгаа байхгүй. Тэгээд маш гоё ажлууд болж байгаа. Би өөрөө бүр ингээд зургандаа бүр ингээд шатсан бүр. Ямар гоё юм бэ самтай. Ямар ч гэсэн хизээ гаргах гэсэн төлөвлөгөөтэй байгаа нь та энэ одоо 2 жилийн дараа гаргах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо энэ хар нөх үзэсгэлэндээ бэлтгэхээс өмнө 2 жил өнгөрцөн. Ингээ 2 жил тасралтгүй зурсан. Одоо дахиад 2 жил. Нэгсэндээ 4 гаруй жил болно гэсэн үг. Миний өмнөх өвтний нэг үзэсгэлэн болохоор яг 7 жил бас яг өдөр шөнөгүй суусан ажиллаад тахгүй. Тэгээд бид нар чи яг үндэ ингээд тогтмол орлого байхгүй ингээд яг ингээд зургийг хэсэлч айгүй үнэтэй байдаг. Жишээ нь ингээд нэг олгоо будаг гэхэд л те ганцхан өнгийн будаг гэхэд л 100,000 төгрөг одоо юу гэдэг юм олон будаг орно шүү дээ мэдээж. За тэгээд жоохон ингээд зузаан ялч зурдаг зураач бол зур тэр будагт ороо явчихна ороо тусчихна. Тийм. Зовлон яваад мэдээж их байгаа. Зураач үнийн зовлон гэхдээ тэр нэг анхнаасаа өгдсөн л байд юм байл та зураач өгдөл бол тэр одоо нэгсэн ямар ч зовлон ингээд даваад гарах хэвээр. Яалтгүй шал өөр ертөнцид амьдраад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол те ухамсарын төвшин гэж ярьдаг болсон байна л да. Тэ энийг та нарыг одоо уран бүтээлчдийг ухамсарын шал өөр төвшөнд байдаг гэж ойлгож болох уу таныхаар? Тийм жишээ нь одоо урлаг гэдэг чинь амар хүчтэй. Бэж хүн дүрслэг урлаг биш. Кино урлагч байт юм уу те. Хөгжим дуу бүжиг одоо юу гэдэг бүх урлагийн төрөл ингээд маш юм одоо хүчтэй зэвсэг гэх юм байна л да. Жишээ нь одоо ингээд яагаад залуучууд ингээд солонгосын ингээд тэр нэг K-pop-ыг үзээ те. K-pop шиг хувтлаад яагаад солонгос хоол идээ солонгос хоолны соёл орж ирээд ингээд зөөлөн хүчээр эзэл болж байгаа байхгүй. Заавал буу барьж орж ирэх биш. Тэгэхээр урлагч өөрөө тийм хүчтэй зэвсэг те. Дээрээс нь бүр хүн ардыг соён гэгэрүүлж ингэж бүр ингэж сэргэн мандуулдаг тийм төрөл юм байна л да. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайны үед Ленинград бүсэлтэнд ороод бүр өсөглөн дэрмэгдээд хүнийхээ махыг идээд бүр тийм байдалд орсон махад тэнцээ нөгөө Дмитрий Шостакович гэдэг хөгжмийн зохиолч бас адилхан бүсэлтэнд орсон юмсан тэнцээ симфони бичсэн байгаа. Тэгээ хотын чанга аригчаар симфони цацаал тэгэл тэрийг сонссон арт хүмүүс сэргэн мандсан байгаа шүү дээ. Шууд бүсэлтээс гарсан дайнд хүртэл ялж байгаа байхгүй. Тэгэхээр чи урлагчин гээд хүнийг хүн болгож байгаа. Тэ? Бид хүн юм биш юу вэ бид нар чи мах хүнийхээ махыг идэх үеч бид нар чи бүр юу болчихоо вэ гэдэг. Тэгэхэд хөгжин сонсоод вау. Тэгээ тийм дэлхийн олон түүхүүд биш тэ. Жишээ нь одоо Леонардо да Винчиг ярьж байлж байгаа, Микеланжелог ярьж байлж байна тэ. Гэхдээ сэргэн мандуулсан бүр ингээд хүнээс тийм агуу ингээд тэ тэр том сүмийн ингээд зургууд гарчлаа гэж юу гэлбэр. Тэрийг хараад хүн төрөлхтэй ингээд шагшиж дэмжиж мандчихс тэ. Яг үнэ. Тэр чи одоо яг би тэгээд нэг тийм ингээд том ингээд гуудыг үзээд бүр ингээд жишээ нь Карл Брюловын Помпей сүүлчийн өдөр мөдөргээ зураг үзэхээр бүр ингээд нүднэр авахгүйс ингээд амар том бүр ингээд хүний хэмжээнээс бүр хэд дахин том яаж хүн төрлөختийн ийм агуу юм зурдаг байна гэдэг бүр ингээд
мотивац авч байгаа байхгүй. Тэгвэл эсрэгээр бүр жижигхэн зураг байлаа гэхэд маш нарийн ажиллагаатай тэр хумс хурууны хэр мэрийн хүртэл ингээд зурцсан заа. Тэгвэл вау. Тэгээд тийм үзчихэд за ядаж Монголдоо ч гэсэн ийм юмыг дөхүүлээ те. Ийм их төстэй, жоохон том хэмжээтэй. Тэгээ энийг арт түмэн үзээд бас ер нь ингээд жоохон сэрэгчээсэй л гэдэг зорилготой л ингээд үзээд байдгийг. Маш гоё юм. Гарцаагүй та бол өөрийн гэсэн өрөмөс дүр төрхтэй үзэл санаатай одоо зоригтой яг л юг олцсон юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Гэхдээ би таны бүх уран бүтээлүүдийг чинь яг нарийн сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ яг нөгөө өөрийгөө илэрхийлж байгаа нийгэмдээ шууд хандаж ингэж дуу хоолойгоо өргөж байгаа байдал чинь үнэхээр гоё байгаа. Би танд үнэхээр бити зогсоосай гэж бас ингэж яаж хүсэж байна. Тэгээ яг хоо мэдээж хэрэг хуйлда дөрөв нэг ийм юм ярьлаа шүү дээ. Дэлхийн одоо ирээдүй бол нэг иймэрхүү байх юм шиг байна. Робот болно эдэргээл ингээ ярьчлаа шүү дээ. Энэ хоёрын дунд нэг ийм дайн болно гэд. Яг жинхэнэ хүн төрлөختний мөн чанар нь яг юу байх ёстой. Бид нар хүн хүнээрээ үлдэхийн тулд магадгүй одоо ингэж яриад байна л да. Манай бидний өвгдөөс гэл монголчуудын өвгдөөс удам нухсаад ингээ харахаар бид нар мэдээж гөрөө байгуулалт төвхтэй гэж яриад байгаа шүү дээ тий. Мэдээж хэрэг биднэрт тэр өвгдөн гэх юм уу ур чадвар өндөр тэр өндөр ухамсарын төвчөнд хүрсэн байсан тэр хүмүүс л юм шиг байгаа юм. Та ер нь энэ талаар илүү юу гэдэг анхаардгүй одоо бас нэг талаараа ингэж яриад байгаа. Хөх талбтай хүмүүс ч гэдэг юм уу, монгол хүмүүс ч гэдэг юм уу, энэ жамын хуулийг таньсан учраас ингээд дэлхийн ертөнцийг аварнаа өнөөдрийн их хямралаас гэтлүүлнэ. Жамыг сахигч гэж яриад байгаа шүү дээ. Та нэнтэй хэр хэлдэг вэ? Ерөнхийдөө ерөөсөө амьдрал чинь өнгөрсөн одоо ирээдүйн ингээд 3 цагийн хэлхээс шүү дээ. Түүнээс бид нар одоодоо амьдарч байгаа өнгөрсөн хамаагүй бидэнд та тэр хамаагүй гэж ерөөсөө ойлгож болохгүй. Ирээдүй бас чухал. Ирээдүйд цаг хугацаа биднэрт юу авчрах вэ те урдчилсан юм алсын хараа гэдэг шүү дээ. Тийм таамаг байх хэрэгтэй шүү. Жишээ нь роботуудын ертөнц бидний амьдралд аль үшээ ороод ирсэн. Угаасаа бид нар нэг өөрсдөө мэдрэхгүй байгаа. Яагаад гэвэл жишээ нь кондуктор гэж байжсэн те тэр хүмүүс чинь бүгдээрээ ажиллагүй болоод тэр олон кондукторууд хайцсан бүү мэд. Дөнгөтлөө нэг орон тэр чинь робот ч дээ нэгсэндээ карт уншуулаа явж байгаа чинь робот л байхгүй. Тэгээд ингээд явандаа ингээл банкны тэлрүүд ч гэсэн байхгүй болж байна те уцнаараа бүгдээрээ тооцоогоо хийж гэдэг юм уу. Тэгээд дэлгүүрийн худалдагч нар байхгүй болно ирээдүйд зам агдгүй бараг зураач байхгүй ч болох юм ярьж шít. Тэгэхээр ийм юм биднэрт ирж байна. Өнгөрсөнгүүл бид нэр үг түүхээ судлах хэрэгтэй. Үнэхээр тийм агуу ингээд байсан шүү дээ. Угаасаа тэрэг жишээ нь үүсгээд байдаг зарим хүмүүс байдаг байхгүй те. За би шууд хэлчихээ Молор Эрдэнэ ингээд доктор. Би бус яриг нь үнэхээр дэмждэг. Үнэхээр зөв ярьж байна. Ганцхан би нөгөө нэг Чингис хааны үгүйсгээл те та нар өстө ийм байгаагүй зүгээр шал худлаа түүх мүх гэдэг. Би тэрэнд бол надад бол яг өмөөрхний баталгаа байгаа. Тэр нь болохоор бидний газар нутаг. Яг өнөөдөр бид нар яг энэ арчаагүйгээр 3 саяулаа яг өдий зэрэгтэй хөрсөн бол эзээ ч ийм газар нутагтай байхгүй байхсан. Энэ газар нутаг ингээд ийм том газар нутагтай байна гэдэг чинь энэ амар том баталгаа гоо. Яг ингээд цаг хугацаанд хүчин сулраад ингээд хумигдаад яваасан. Энээс том байсан. Одоо ч хумигцаар байгаа. Яг үүндээ ингээд те хятадтай нийлээл газар ингээд нэгсэндээ газрыг авчдагаас нь одоо зөөчдөг болчихлоо шүү дээ. Алтын аваа зөөчлөө. Нэгсэндээ газаргүй л болчих гэсэн. Зөлцөлдөө усгүй газар авир дээр одоо яг үүндээ тийм үстэй. Тэгэхээр энэ газар нутаг бол зүгээр ингээд маш том баталгаа байхгүй юу? Ийм том те бид нар яг одоо яг юм арчаагүй байгаа болохоор л би бол энийг ингэж харж байгаа. Маш нимгэн давхраг энэ арчаагүй байдал. Энийг хуулах юм бол бидний нөгөө нэг цуснд нь байгаа ийм нэг юм давчин чанар бүх юм гараад байна. Ийм ухаантай байдал дэлхийд тухайн үедээ бас хичээл зааж ирсэн л арт юм шүү дээ. Яг үнэндээ. Тэр бол ингээс хэрэгчин. Тэгэхээр энэ нэг пропаганда гэх үү нэг бол зөвхөн нэг хүний үзэл бодол их үү Монгол тийм байгаагүй хүчрэг байгаагүй стагаад зүгээр л жоохол тэр нимгэн давхрыг л хуулж авах хэрэгтэй байна. Ийм агуу нэг өдөртөгч хөрмөр байгаа яг үнэндээ.
Энэ өдөрдөгч хүн төрөнд ч асар хэцүү юм байна л да. 1000 жилд нэг төрүүл баг дээдийн заяа. Тэр өдөрдөгч төрөх хэрэгтэй байна. Ууг нь хэцүү цаг үе чинь өдөрдөгчээ бас төрүүлчихдэг. Ууг нь одоо төрөх болчиход байгаа л гэж би харж байна. Тэр өдөрдөгч магадгүй зүгээр чимээгүйхэн номхон дүлгөөхөн ингээд ажиллаагаа явуулж магадгүй. Зүгээр тэр хүний сүнсийн сэргээх хэрэгтэй баг. Тэгэх юм бол өдөрдөгчдийг дагаад арт түмэн ингээд дагна шүү дээ. Тэгэл бид нар бэлэн юм байна. Тэ нөгөө талаараа. нөгөө талаараа дор бүрнэ. Магадгүй хинч байж магадгүй, таач байж магадгүй. Таач байж магадгүй. Тэ, ер нь хинч байж магадгүй байхгүй. Ааха. Тэрийг таних хэрэгтэй. Тэгээд сайхан ирэх цаг нь болж байгаа даа гэнэ. Яг зөв би бол ер нь л гэж би итгэдэг. Түүнээс ингээд дуусчих. Арайч хувь тавилантай хүмүүс биш гэж би боддог. Гэхдээ яг энэ баяргаараа, яг энэ молгуугаар үргэлжлэх юм бол саяны миний ярьдаг нэг усан огсны жишээгээр бас цуг сүрнэ. Яг нэг баячууд ингэж ойлгоод байна л да. За энэ газрын баялгаа аваад ингээл бошуухан дээр овшоо мовшоортой ягаал алга болоод үгүй. Хичнээн баян байсан ч гэсэн тэр гадны улс тий их орондоо амьдрах хэрэггүй гадны улсд бол тэр баян байгаад 2 3 4 дэх зэрэглээл хүн байхгүй юу? Тэр аюулсаа ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо мөнгө ерөөсөө биш. Анхнаасаа ч би миний үзэл бодол мөнгийг нэгдүгээр тавьсангүй. Тэгээд ядуу байсан ч хамаагүй яг энэ мэрэгжлээрээ яг энэ мэрэгжлийн хүчийг ашиглаад тий соён гэгэрүүлэх гэдэг тэр юуруугаал зүтгүүлж явж байна. Маш гоё юм. Танаас л ингээд энерги гэдэг юу гэдэг лээ гал гарч ийн гэдэг шиг л. Надад бол гоё яана. Та бол чадж бүтээлээ гаргаад ингээ хүмүүсд бас орчин үетэйгээ илүү гоё нийцэх гээд байгаа. Тэ яг таны нэг ярианаас социализм юм байсан гэд бас ээжтэйгээ айгүй гоё уран бүтээл хийдэг тий. Ээж тань бас их гоё уран бүтээл хийдэг юм лээ. Google-тэй хийгээд ээж аавын үеийнхэн ч юм уу илүү жаргалтай байсан. Тэд нар бол тэгэл жаргалтай байсан болохоор тэр нийгмээ илүү гоё байсан гэж яриад байгаа одоо тийм ээ. Яг нэг өнцгөөс нь харахаар тийм байж магадгүй. Учир дутагдaltaй ч юм байгаах, зөв ч юм байгаах. Тий бид нар бол тэрийг одоо шүүхгүй гэлээгээд нөгөө авахын аваад хайхын аяад явна гэдэг юм уу. Тэгж л бодоод идэг байхгүй юу? Социализм үед нөгөө нэг ингээд дурсаад байна гэж байгаа шүү дээ. Яагаад дурсаад байна гэдэг нь айгүй ойлгомжтой байлаа юм л та. Уг нь бол бид нэг тэр цаг үеэсээ сайжрна л гэж нөгөө нэг юм өөрчлөлтийг хийж байгаа шүү дээ тий. Одоо нэгсэндээ арчлан хувьсгал гэх үү тий. Тэр үеэсээ сайжрахгүй улам муужирч байгаа. Тэгэхээр тэр үеэ буцаж нөгөө нэг дурсах, санах, үүлэх тийм юмруу очиж л тоо. Жишээ нь социализмын үеийн ингээд би яг үндэ социализмын үед бас төрсөн ч гэсэн яг үндэ ухаан ороогүй байсан үе болохоор яг сайн мэдэхгүй. Гэхдээ социализмын үеийн байрсан барилга одоо юу гэдэг тэр мөрийг харахаар айгүй сайн байдаг байхгүй одоо жишээ нь маш гоё сонгодог хийцтэй гэхдээ яг ингээд тэр сонгодог хийцлийг хуулаагүй монголчилж тэр барилгуудын ордер ч гэдэг юм уу ингээ хараад тахаар айгүй гоё байдаг байхгүй одоо жишээ нь бид нар анзаардгүй болцсон Ленины тэр музейний тэр нэг релеф тэр нэг тоондоо зохиомжтой тэр гоё тэр ажил мэжлүүч айгүй гоё ажиллаад байхгүй юу. Тэгээд бурхан минь битээ нураач салгаж би хүсдэг. Тэрийг нураана гэдэг яг түүхээ нурааж байгаатай адилхан. Түүх нурна гэдэг бол бид нэг түүхээ мэдэхгүй бол нэг ойд төрсэн сармагчаа адил гэдэг тэр үг чинь үнэн шүү дээ. Яг үндэ түүхээ мэдэхгүй бол бид нар социализмын үеэр амьдарч исэн гэдэг түүх үлдчихсэн шүү дээ. Ийм байсан ингэжсэн тэгжсэн. Тэгэхээр сэлэн барилгаар солиод иж үнэхээр болохгүй. Яг үндэ бид нэг ийм өргөн удам газар нутагтай ирнэ. Цэгээ булаацалдаг амар жижигхэн богны сэтгхүүтэй. Цэг ерөөсө хотын айлч цэгт очисон хот соёлтод очих хэвчээ. Хаач очисон тэр гоё бүх юм л байж болчих. Хүн хотын цэгт нь хүн бусд нь хүн биш юм уу? Тийм биз дээ. Харин энэ нэг би ч Японд ингээ очиод метро сууж явж байгаа л гараад ирэхэд яг л адилхан бүгдээр л хотын цэг цэг шиг санагддаг байхгүй. Яг тэгж л хөвж хэрэгтэй ш. Яг үнэхээр нэг за энэ барилгыг
Яг Чингис хааны музей барьсан зөв гэхдээ тэр байгалийн түүхийн музей байж л явах хэрэгтэй байхгүй. Биднэрт юу л газар биш тий. Тэр тэр орлоос хусч аяал тэр юугаа барих хэрэгтэй шүү. Яг үнэтэй. Тэгээ биднэрт яг нэг юм сонин давхрах үүсгдэг юу гэдэг ялгамж үүсгдэг юм нэг сонин сэтгэхүй гараад ирчлээ. Энэ тэгээд яванд аярлах үстэй. Гэхдээ л өнөөдөр бол яг үнийг хэлэхэд бас юм онцгой л энэ л да биднийг хөгжлийг сааруулад байгаа тийм ээ. Та хаан төрсөн бэ? Би хөдөө 100 араад төрсөн. Тэгэл нэг оюутан болж ирээл. Тэгэл ер нь бараг ингээд суурьсан гэх юм уу. Би нэг бүх хотод магистрт бас хамгаалсан. Тэгээ Ухаан ковид гардаг. Юу гардаг? Вирус гардаг. Тэг Ухаан хотод докторт сурж агаад яг ковид гараад тэгээд сургуулаа төгсч чадлаггүй 3 жил болсон байсан яг нь. Тэгээ хурж ирээд тэгээ явхаа хүлээгээд ерөөсөө ковид чинь арилдаггүй. Тэгээ за ер нь болоо сургаа үзэсгэлэндээ бэлтээ гээл. Тэгэл үзэсгэлэндээ ханцаа шамлсан. Бас нэг талаар хүмүүс айгүй их мэдлэг их хөөдөг болсон бай. Мэдлэг боловсрал гэж яриад байгаа ш. Ер нь таны хувьд мэдлэг бид нар маш их мэдлэг цуглуулад дипломны араас яваад явах чухал уу? Нэг талаараа яг залуучуудад ингээд хэлэхэд те. Яг жишээ нь хүн болгон дипломтой байх албагүй шүү дээ. Зарим хүн чинь тэ зүгээр сайхан гагнуур хийдэг хүн байх. Үнэхээр хэрэгтэй шүү дээ. Монголоос санаа өрлөг өрдөг хүн хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ хуульч тэ эдийн засгчуд юу гэдэг тийм болоод яах юм бэ? Тийм болохоор нөгөө нэг юм үнэхээр гоё өрлөг хийдэг хүн бол мөнгийг бол хийн. Үнэхээр гоё гагнуур хийдэг хүн бол одоо сүүлд нэг гоё нэг кранж болоод байгаа нэг охин биш үү нэг хөрхөө. Тэгээд тэр юм одоо юу гэх юм одоо тэр ямар ажил хийх юм бэ? Бас нарийн ажил шүү дээ яг үндэ. Одоо коллеж хөө. Коллежийг заавал бүгдээ ихтэй сургууль төгсөхгүй шүү дээ. Яг үнэтэй. Тэгээд жишээ нь үнэхээр зураачл байх хөвгөлтөй бол тэр сургуульд нь бол сурахаас ураа. Угаасаа энэ чинь нэг төрж байгаа те. Тэгээ одоо мэрэгчлээ яг өөрөө сонгох хэрэгтэй гэж би боддتي. Жишээ нь одоо юу гэдэг аав ээж нь зааг зөвлөх биш. Яг өөрийнхөө дуртай мэрэгчлэр явж байгаа хүн л би амжилт үзүүлдэг гэж боддог байхгүй. Одоо жишээ нь ажил руугаа яардаг хүн ажил дээр очиод орой нөө гэрлүүгөө яардаг хүн бол хамгийн аж аргалтай хүн гэдэг шүү дээ. Яг тийм байхгүй. Түүнээс ажил дээр очиод яа би стонерэ шал хэрэггүй мэрэгжил сурсан ээжийн зөвлөгөөр аавын үг гэл тэр чинь нэг насны ингээд там байхгүй яг үнэндээ. Тэгээд би бүх мэрэгжлийг бас үнэлнэ. Одоо зүгээр л амар гой сэтгэлээсээ ажиллаа хийдэг бол тэр бүх мэрэгжил үнцэнтэй мэрэгжил байхгүй. Тэ? Цэвэрлэгч ингээл хогоо үнэхээр гой цэвэрлждэг, нойлыг үнэхээр гой цэвэр угаагаа арчдаг бол үнэхээр таатай ш. Тэр хүнээр дутдаг байх гэж. Яана манай цэвэрлэгч ажилласаа алгацсан нойлстай авахмахгүй болж байна. Дараагийн орж ирээс нэмэр алга гэж үл тэр хүнээр дутчих ш. Тэр чинь мэрэгжил болгон үнцэнтэй. Ерөөсөө би бас нэг нойлос эхлэе гэдэг нэг юм тэрчээс та хөрхөн хийсэн баггүй. Ааха. Тэгээ би нэг зураачтынхаа урланд орж ирээд би ч нэг бүр орох оронгүй байсан дөө. Орох орон байхгүй. Баахан гадуур байр төрөлж явж байгаа урлангаа төрөлж явж байгаа. Сүүлдээ бүх мөнгөө дуусгаад тэгээ урчууд өргөдөл өгсөн байсан. Наад ингээд урлан гаргаж өгөөч ээ. Би одоо бүр модоо барьлаа гэдэг. Манай урчуудын хэвлэлийн урлан болохоо хямдхан байхгүй юу? Зураачтай дэмжиж. Тэгээ өртний нэг үзэсгэлэн маань буугаад шууд тийшээ очиж нүгэд орж ирсэн. Одоо их нэртэйгээ би бас суугаа удаагүй байсан. Тэгээ манай хүүхдчин ч бүр тэнцээ төрөөд би тэнцээсээ бас байртай болоод ямар гоё урлангаа ер нь хүлээлгэж өгөө тэ. Ингээ дараагийн начиг ингээд бас зовж исэн дүүнер байж л байгаа. Тэр дүүнерт ингээд хүлээлгэж өгсэй урлангаа. Түүнээс ингээд хямдхан болохоор би байгаад байна гэж юусаа тэгж бодоагүй. Дараагийн үе орох хэвээр. Ер нь тэгээ өөрийнхөө бас комфорт буюу нэг таата бүсээсээ гарах хэвээр. Тэгжиж нэг илүү тэмцэгч, илүү гоё юм руу тэмүүлнэ шүү дээ. Тэгээд тийм зорилгоор гарсан. Гэхдээ ороход 0 бол үнэхээр бас жоохон асуудалтай. Гэрэл байхгүй, тэг юу гэдэг чинь бүр ингээд бараг л аим шиг киноны зураг авалт хийхэд бараг тохиромжтой тийм 0 байсан байхгүй. Тэгээд за их нэртэйгээ яриад манай их нэр чинь архитектор
мэрэгчлээ интерьерээ архитектурын мэрэгчлээ болохоор хоорондоо ярьж байгаад хоёулаа ер нь нойлыг ингээд засгуугаад би өөрөө амар хөнгөнөөр төсөлчихсөн нөгөө нэг ийм юмнаас хол байсан учраас бид Япон явж байсан. За Япон явах түр азан чи би ингээд нойлыг янзлаахыг галсгээд юу байдгийг ханын будаал болоо гэсэн чи яста тийм байгаагүй. Ханын будахсан чинь тэр нөгөө тэн бүр ингээд тэр шугамшүүлжээ бүр хүүхдийн зулаа шугалцсан. За давхад яг бэлэн болцсон. За шугамын сольжээ гээл тэгсэн чи хан бутраал унсан. За ханыг бутлаах гэсэн чи бүх ханыг нураах болсон. Бүх ханыг нураасан чинь дахиад нөгөө нэг цемент мэл. Йоо би барилгын ажил ийм хэцүү гэж юусоо бодоагүй. Тэг бүр ингээд уналтанд орсон. Яах вэ гэл. Тэгэл хүмүүс чинь нойлоо эзэн ашиглалтанд оруулаа ингээд хил ам гараал те. Тэгэл жоохон хүлээчихдгүү та дээд доод нойлороо үйлчлүүлж би ингээд хичээж ингээд өөрөөсөө би амар ингээд баян юм биш болохоор шууд мөнгөний гаргаж өгч чадахгүй. Тэгээд амар хүний тусалцаа дэмжлэлтэйгээр өөрөө аяндаа аюугаа боссон. Гэхдээ 3 бүтэн нэг үйлрэл явсан. Бүр ингээд 3-4 сар. Тэгжиж нэг юм дуусгаж ард нь гарсан. Тэгээд эхэндээ хүмүүс бас яг зарим хүмүүсд нь хүлээж авч дийлэхгүй. Энэ одоо ямар сонин эротик нойл гэж юу гэдэг юм бэ? Нойл бүзлэн гарна гэж юу гэдэг. Нойл яхаараа цэвэрхэн байдаг юм бэ? Бохор байхад ямар амаатай ингээл хил ам гарч исэн бол яваандаа хүмүүс ойлгодог болоод сүүлдээ нөгөө нэг хил ам хийжсэн усууд маань хүртэл манай нойлыг үзээч энэ манай нойл ингээд гадна дотнож очиж ирэхээр ингээд нойлоо үзүүлдэг бүр болчихсон. За. Өмнөхөн ингээд нөгөө нэг бас тэр нойл нэг зураачаа бас үзэсгэлэнгийг гаргуулад бүр ингээд дээд нойлоос ус алдаад нөгөө нэг юу маань халцарсан байсныг буцаж ингээд янзалж манслаад хүлээж гэж өгөө. Тий. Вау. Ер нь яагаад ингээд нойлын хувьсгал хийх болсон бэ гэхээр яагаад эротик сэдв авсан бэ гэхээр ер нь эротик сэдвийг шууд хүний анхаарал өртдөг сэдв учраас порно эротик гэж бас ялгаатай байхгүй. Хүмүүс порногоор андуураад байж магадгүй эротик гэдэг чинь өөрөө бас урлагийн нэг төрөл болж явдаг. Бүр гадны хөгжилтэй орн бол бүр эротик гэдэг бүр том бүр ингээд галерей музей хүртэл байж байдаг тийм. Тэгэхээр тэрийг бас ингээд айж ичдгүү. Бид нэг ингээд айж ичээд байгаа юм аа далд үлдээд байгаа шүү дээ яг үнэндээ. Тэрийг жоохон ойлгуулчих гэдэг зорилготой л тийм юу хийсэн. Тэгээд маш их зардал орсон. Би өөрийнхөө карманаас 8 сая төгрөг гаргасан. Өөрөө байрчгүй өрнө тэгэл нийтийн нойлыг. Тэгээд нойлын хувьсгал хийгээд за хувьсгалж байгаа гэхдээ яг хүн нэг ч ихсэн бас гэрээ тэ сонирхолтойгоор нойлоо засаасаа нэг ч ихсэн байгууллага тэ нэг ч ихсэн цайны газар ингээ өөрчлөлт шинжилт аваасаа бидний санаа аваасаа гэдэг зорилго байсан. Ер нь гэхдээ бас арцсангуу бас гайгүй болж байгаа юм болов гэж би анзаарсан шүү дээ. Яг хоёр гат төсөл нь болохоор нөгөө нэг их нэртэйгээ дараа нэг төслөө дуусгачаа Япон явсан. Тэр нь Японы нойлыг сурчлах гэж явсан. Тэр Японы нойл бол үнэхээр гайхалтай байсан. Японы нойлыг үзэхээр бүр ингээ жуулчд үздэг. Орос хүмүүс ирээд нэвтрүүлэг хийжсэн. Франц хүмүүс ирээд нойлыг үзэхээр бүр ингээ газрын зургаас хайцсан явж байгаа. Тэгэхээр Японд ийм төсөл хэрэгжсэн байлээ. Прицкрийн шагналтай архитектурууд Прицкр гэдэг нэг одоо архитектурын хамгийн том шагнал юм байна. Тийм шагналтай архитектуруудаа нийтийн нойлуудыг янзлуулсан. Амар гоё цаагаар дизайнтай бүр маш гайхалтай. Тэгээд яг уу тэр нөө Прицкрийн биш зүгээр энгийн нойлууд нь ч гэсэн үнэхээр гайхалтай. Тэгээд нойлын цаас нь хизээч дуусна гэж байхгүй, савн хизээч дуусна гэж байхгүй. Тэр нэг тусгай хэрэгцээд хүмүүсүүдийг үргэж бодсон тий. Яавал тийчээгээ бүтчээд авахгүй зүгээр л автоматар хаалган гоод юу гэдэг. Үнэхээр хүнээ боддог арт юм байна гэж харсан. Тэгээд нойлоос ихтэй төсөл хоёр дахь тэгээ сурвалж ирээд ингээд нэвтрүүлэг хийж чадсан. Маш гоё. Тэрнээс санаа авал тий манай одоо төр засаг бас санаа авах хэрэгтэй. За ийм нойл бас байл юм нийтийн нойлыг ингэж хийгээ тий. Би яг үндэ тэгж бодсон. Нэртэйгээ бид хоёулахнаа зүгээр төр засгийн хийх ёстой магадгүй ажлыг зүгээр тэр хувийнхаа зардлаар бол хийчихжээ. Уг нь энэ ч юу гэдэг соёлын яам одоо ямар аль жуулчлалын яам чинь хийж явах хэрэгтэй шүү дээ. Хот. Яг үнэ тийм ээ. Яг үнэ. Өөрөөр ингээл амар их зардлаар ингээл туршлага судалж ингээл улсын зардлаар яваад байдаг. Яг юу хийж бүтээгээд байдгийг мэдэхгүй туршлага нь хаана хизээ нэвтрэх юм бүү мэд.
Тэгээ нэг л болохоо болцоод байгаа. Тэр бол үнэн. Таны хийсэн энэ үйлдэл бол гарцаагүй хувьсгал мөн би бол энийг хувьсгал гэж харж байна. Яг тэгэхээр чи энэ нэг оюун санаагаараа блоконд орцсон байсан нөгөө хүний төсөөлж байгаагүй тэр нөгөө хайрцаглагдсан сэтгэлийг өөрчилж чадсан байгаа байхгүй. Энэ хүн ерөөсө бодож энэ чи айгүй чухал байгаа юм. Ийм зоригтой алхам хийдэг баймаар байгаа юм те. Ер нь бол залуучууд бүгдээрээ одоо тань шиг ингэж бөөнөрөө хамтаараа нэг хүн ганцаараа юу ч мэдээж болохгүй. Тэгэхээр ингээд хэдий олуулаа болж जैन тэр нуугаад байгаа далд байгаа юмаа илүү ингээд зоригтойгоор үнэн мөндөр нь гаргаж ирж ярьдаг үйлдэл хийдэг байж чил бид нар өөрчлөх юм байна л да. Тэгэхээр би таны хийсэн үйлдэлийг бол маш зоригтой бөгөөд том хувьсгал хийж чадсан байна л гэж хараад байна л да. Маш гоё. Наачсан манай эхнэр бид хоёр оловч мэдээж нэг хамтарч баг болж ажилласан хүмүүс өндөөгөө жишээ нь дөрвөлжин дугуй нэгэдлгээд модоор ингээд уран бүтээл хийдэг. Тэр нэг тэр таних одоо эмэгтэй нойлын таних тэмдэг амар сонирхолтойгоор хийж байгаа байхгүй. Би бол жишээ нь тэрнийх нь эрх чөлөөг нь зүгээр тэдэрт олгоод та нар юу хийх хүсэж байна тэрийгээ хийгээл те. Тэгэл манай дархан ингээл манай ангийн найз дархнаар юм идэг бүх ингээл төмрийн ажил бүгдийг гараараа хийж байгаа байхгүй. Аа. Зүг та тэгээд энэ дахиж үргэлжлүүлээгүй юу ер нь? Тэг яг хоо зүгээр яг хоо мэдээж миний мэрэгжил болохоор навел хийдэг одоо жишээ нь барилгын салбарын юм биш. Болохоор ерөнхийдөө ингэж хийж болно шүү гэдэг санааг хийгээд видео хэлбэрээр авч үлдээд өсвөл бас миний суугдаад бүгдээрээ байгаа. Яаж бүтсэн тухай, ямар нойлж байгаа, яаж өөрчлөгдсөн тухай гэдэг ч юм те. Тэгээд санаа авах юм бас зөндөө. Ууг нь бол бас саналууд ирж ирсэн. Манай нойлыг ингэж гоё болгоод өгөөч те. Нэг юм сонирхолтой шийдлэр хийгээд өгөөч гэл. Тэгээд ерөнхийдөө бол татгалцсан заавчлаараа зураг зарахгүй болохгүй гэх. Тийм ээ чи яалтгүй л одоо барилгын салбарын бүхэл бүтэн баг ажилтгал юм байгаа даа юм л та. Тэгээд хэмжээнэ одоо ер нь хэр удаж ирдэг вэ? Тий, уул нь энэ жил явсангүй өнгөрсөн жил очсон ер нь бол тий. Уул нь жил болгоно л явдیں۔ 100. Тэгээд хотод Улаанбаатарт нэг удадгүй ма хаяа яах нь л очичоо шууд манайх чинь Дорноговийнх ээж аав манд байдаг. Тэгээ шууд хөдөөрөөгөө явахын төс чинь бөөн гута тэгхгүй болохоор чинь тэгээ хотод чай төвчрээ өдрийн талыг авчиж байгаа юм чинь зам дээр. Миний хүслээр болдог болцоо бүр ингээд бүх гадаад байдаг монголчууд бүр их орондоо ирээд хэцүүч байсан хамаагүй заяа. Ирээд та талбай дээр нэг их хуралдаа гэж зарлалдсан шүү дээ. Их хуралдаа бүр ингээд бүгдээрээ сууж байгаа нэг яаж энэ уулаа тэ улцэг ус болох уу гэл нэг хуралдаа бүр ингээд санал бодлоо хуваалцаал бүр ингээд ингмээр санагдаад байдیں۔ Тэгээ одоо аач одоо тийм ер нь тийм жишгүүд зөндөө байдаг шүү дээ. Бүр ингээд улс орноо гэж газар нутггүйс усууд өртөлтэй нэг үндэстэн цустай улсууд чинь нэгдэж ирж байгаа л Израиль харахад тэгж байгаа юм шиг харагддаг шүү дээ. Тэгэл амар хөвчөөлтэй. Амар хүчтэй л шүү дээ. Тэр шиг ууг нь бол ингээл харахаар Монгол хүний ингээ хувь хүнээр нь харахаар амар хүчтэй байгаа байхгүй. Одоо ингээл өнтер нэг залуучуудын ингээ юуны тэмцээнэг харахаар те амар төвчтэй, хүчтэй, чадaltaй. Тэгэл оюун ухааны тэр спорт ч ингээл амар лаг байгаа даа. Ямаагаад ингээд Инстаграм ингээ явахгүй байна. Би юу тэр нь л гайхаад. Нэг тийм жоохон шок маяг үг байгаа шүү дээ. Монголчууд гадаад учраа олчих юм. Монголдоо л учраа олохгүй гэдэг шиг. Харин бид нар нэг ийм нэгдэж эвлэж чадахгүй байгаа юм болоо. Яг нь нэгдэж эвлэхэд бас цаг хугацаа ордог л байх л та. Дор бүрнээ мэдээд байгаа. Тэгээ одоо яг гоё менежмент хийгээд ингэж базах яг таны түрүү хэлдэг нэг удирдахч хэрэгтэй гэдэг шиг те манлайлах хэрэгтэй л яалтгүй. Таны одоо та бол жишээлх юм бол яг өөрийнхөө хэмжээнд айгүй том хувьсгал хийгээд манлайлаад тийм гоё юм бүтээсэн байгаа байхгүй. Ийм нэг дайчин чанартай. Тэгээд одоо хөрхий тэгэл өөрөө би чинь яг үндэ ингээл санхүүгийн асуудал байн орчин үргэлжил орно. Тэгэл одоо ингээл тэгсэрнэл ингээд нийгмээ сайжруулах юмсаа нийгэм л ингэчээсэй гэл тэ. Гэтэ манай ихнэр аюу бас сайн дэмжсэн жишээ нь би ингээд нойлыг амжилж ихээр тэгэл та гэл тэ. Тэгэл өөрөөсөө ингээл мөнгө гаргаж яхад мэдгүй өөр эмхтэй байсан бол юу мөнгө яагаад наацхны хооронд тэ хум сургын анслаа ингээл ингэх байсан баг.
Тэгэхэд аюу гой дэмжиж ингээд бүр хамт манай ихнэр чи бүр ингээд жирэмсэн ингээд том гизтэй байхдаа ингээд дуу айлаас цемп дутцсан бид тэр цемптэй амжилаг явж илээ шүү дээ. Бөө за жинхэнэ бүх юм гардаж хийсэн юм биш. Тэгвэл таяр те. За. Жинхэнэ нэг юу гэдэг лээ барилгын ажилчид хийдэг ажлыг таагүй хоёр өөрсдөө би ч тэр молдог золдог гэж барьж байгаа тэр нурааж мурах чи амар хэцүү мөлөд амар хүнд болдог гэсэн тэгээд за гасаа. Гэтэ нэг юмны ард дараад бид ихнэртэй хэлдэг. Ингээ 0 янзлаад мөнгө гарсан ч гэсэн хоёулаа ерөөсөө баас дагуул баяждаг ч тоглож болоордог. Баас зөвлөл баяждаг өгөөд ч тэрэн шиг хоёулаа барьд болчихлаа шүү дээ гэдэг. Тийм вэ те ямар хөрх юм бэ. Гоё юм аа. Тэгэхээр ингээ нэг талаас нь харахаар мөнгө бүгдийг шийддэг байгаа юм. Уул нь монголчууд баян байгаад байна шүү дээ. Яг ингээ харахаар хэрэглээ өндөртэй Монголыг баян гэдэг бүр амар сайн мэдэрсэн гадны улсыг үзээд. Жишээ нь би Солонгост очичоод Солонгосоо юм нэг Сөүлээс өөр нэг Монгол руугаа нисгээд нэг өөр хотоос арай хямдхан нисгээд автобус суугаа явдаг байхгүй. Яалаа та бүр нэг маш богино хугацаанд явсан юм аа нэг цаг гарan ч билүү. Тэгсэн чинь тэгээд юуг нь харсан чи газрын зургаас харсан чи Солонгосын бүр талын туулцсан байсан шүү дээ. Амар сонио. Тэгээд нэг амар хурдтай биш зүгээр л юм тогтмол юм уу уртаар явсан. Тэгэл цаг гар яваад за хэр ингэ явсан гэж юу газрын зургийг явсан мөрөө харсан чи Солонгосын талыг туулцсан дээ. Ёо юу вэ? Ийм зөөр баг нутагтаа цаанаж байгаа. Тэгмээ Монголд ирэл тэг нэг талаас ингээл өөр явах гэл яваалаа бүр бүтэн өдөр яваалах ч ингээл газар нутгийн байгаал тэгээд ингээл зам дүүрээ ингээл морь мал үхэр мал ингээл ямар баян юм бэ гэж аюу харьцуулж харсан баг. Монголчин ерөөсөө ядуу орн биш байна. Монгол баян юм байна. Яг зүгээр нэг эдийн засгч юм уу те зүгээр энэ жинжигэн ухааны л юмуд байгаа байхгүй. Одоо бид нар газар доороо баялаг байна. Тэрийгэ зөв ашиглаад зөв ард түмэндээ хүртээмжтэй өрөх юм бол юу Солонгос, юу Япон байгаа байхгүй. Тэгээд тэр баялаг зөвөр нэг л хүний хэсэгхэн хүний л кармаа руу ороод шүү дээ яг үндэ те. Харин тэнтэйгээд энэ те. Тийм тэгэнгүүт тэгээ Монголын цаг агаар амар гоё юм бэлээ. Би бас дахиад Солонгосоор жишээ аваад ингээд Солонгост ингээд барилга дээр ажиллаж байсан. Тэгээд амар халуун. Өдөр халуун, шөнө халуун. Шөнө ингээд монголчин бас оройн сэрүүмөр орчиж байгаа шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд юусэн ингээд дандаа дутуу амьсгалтай. Тэгэл яг Монголын нэг онгоцны буудлын дээр буугаал. Яг кондишн нэг зөөлхөн хүлээлгэсэн шүү. Монголын агаар чи ийм байдаг юм. Агаар ингээд бүтээ авах шүү. Ааха. Санаа өөр үйдэг те. Үнэхээр санаа тэр мэдрэмж бол айгүй мэдгүй. Яг бид нар өөрсдөө болохоор тэгж мэдрээд идэг юм уу? Үнэхээр тэр газар нутаг бидний оршиж байгаа тэр оршихуй өөрөө тийм нэг шал өөр байдаг санагдаад идэм ба. Нэг л цаана нэг юм юу гэдэг үлээ. Ийм хүчтэй. Тэгсэн юмнээсээ маш зөөлөн нэг тийм санан мэдрэмж очихоороо. Тэгээ хоцодлын үл мүгэл нэлээ хатуу хагарган шүү дээ. Тэгээс яг гоо тэрэндээ тассан зогссон гэдэг хүмүүс мах шүлтэй уур амьсгалыг давамдуулдаг хоолой тий. Яг. Энэ Солонгос Ухаанаас нэг визэнд орж болдог байхгүй юу? Нэг сарын виз, аяллаа виз гаргадаг. Тэгээ нэг Солонгосыг үзэнгээ бас нэг юу яачигээд ажил хийгээд мөнгө олчихъя гээд Солонгос руу явчихсан. Тэгээд цаад зорилго нь болохоор нэг мөнгөө цуглуулж агаад Орсын музейд зорилготой Орсын нэг Тартикон ингээл юу Русский музей тэгээ юу байгаа Эрмитаж эдрийг үзээ гэж бодлого тавиад тэгэл яг нэг тийм зорилго бодчих чинь ингээл нэг ажиллагчтай нэг музей гэдэг шиг те. Тэгээд хурж ирээд яг тэр зорилгондоо өрөөд би гав ганцаар өрөвчөө өгөө. Англи хэл байхгүй, орос хэл байхгүй шууд ингээд орос руу явсан шүү дээ. Тэгээ орсод ингээд дөнгөж буучаад тэгээ нөгөө нэг ингээд газрын зураг ашиглаж байгаа за нөгөө Кремль рүү очие гээл те. Улаан талбар очие гээл явж байгаа хөөхгүй алхаал.
ингээл алхаж явж байх бол нэг өөр улс руу ороод ирэх бүх юм нэг сонирн байгаа чинь. Нэг юм сонирхолтой татаа нуртал ингээл сонир өргөж нисдэггүй бөөнөр ингээл баг н олгоо ингээл номер сони юм ингээл бүх юм ганхаж явж байгаа. Яг улаан талбай дээр хичээлээ камера гаргаж авахгүй зураг авъя гэж хэмжиж чинь нэг таньдаг хүн явж байна. За. Тэгээд би өөр хамаг би салганцаа. Тэгсэн чинь тэр нэг миний шүтдэг кино найруулагч Квентин Тарантино гэдэг Оскарын шагналтай найруулагч. Тэгээд Оросыг үзнээс илүү ингээд бүр гар салганд малганаа бүр хамаг ингээд тэгчтэй байлаа. Тэгээд нэг сандраад бүр ингээд гар салганаал уцаа гаргаж ирэл хитэн селфи хийж амжсан. Та тэгээ уулзах гэхгүй байсан. Тэгээд нөгөө маш богино хугацаанд тэр процесс болоо өнгөрсөн. Тэгээ нэг байшин руу орчиж байгаа. Тэгээ би хүлээц. За гарч ирэх энэ хүлээ. Тэгээ гарч ирэхэд би өөр сенсацтна гэдэг. Тарантино Магдана тэрж мэрж аваад албаар бүр хэвлэл мэвлийнхэнд өртөө гэж бодоод тэгсэн нөгөө ч байдгаа. Би ч дөнгөж Оросд буучаад бүр ингэ марж аваач байгаа гэсэн үг. За ер нь одоо буудал модлоо олохгүй бол ер нь болохоор байлаа гэдэг. Тэгээ үе миний тэр зураг сэвэгддэж шүү. Нөгөө алдартай одуудтай авахулсан азтай монголчууд гэж байсагаар ховор тохиолдол юм байна. Миний бодлоор. Харин би бүр маш азтай тохиолдлоор тэгээд тэрний хүч нэргүй мэдгүй кино руу аявуух орсон. Тэгээд киноны зураачаар аявуух ажилласан. Тэгээд саяхан манай нэг кино бүр хэдхэн хоногийн өмнө нээлттэй хийлээ. Тэрний одоо улсад ингээд аявуух шагнал хүртээд ирлээ. 30 гаруй кино наадамд оролцоод 4 том кино наадмаас шагнал хүртээд ирсэн байлээ. Тэгээд 4 наадамтай болсон манай кино. Ямар гоё аяллаа үргэлжлүүлэн одоо удахгүй Берлиний кино наадам руу орно гэжсэн. Тэгээд кино нөө усны асуудлыг хүндсэн. Тэгээд нэг говьд худаг нь бүр ширэгцэн худгаа ухаж байгаа нэг юм ээж хүүхдтэйгээ тэгээд амиа зогоож байгаа. Өстой нэг балга усны төлөө бие үнэлж байгаа. Маш хүнд сэдвтэй, маш жамээс өрн найрлагч, маш гайхалтай найрлагч аахгүй. Тэгээд жамээс өрн найрлагчтай хоёр ч кинон дээр хамтарч ажилласан. Тэгээд тэр кино маань гоё. Бас 4 навчтай ирсэн байсан. Ямар гоё юм бэ? Бид нар ингээл яалтгүй л нэг юм одоо ингэ авиасул байна. Өөр ухамсар байна уу байна. Ингээл ямар ч байсан уран бүтээлчид маань дэлхийд яг ингээд онцгойроод гоё яваад л байна л да. Ер нь бид нар энийг чимээгөөхөө юм хийгээ явж байгаа хүмүүс зөндөө байна. Гоё юм. Ямар нэртэй кино юм? Ихцэл гэдэг үү? Зөв. Ер нь бол яг хоо ерөнхий философи нь болохоор бид нар ингээд хитрхи уул уурхаа гэсээр хагаад усгүй болчихж байгаа юм шүү дээ. Ус чинь бидний ганц амьд байлгаж байгаа зүйл шүү дээ. Дахиад бүх юм шинээр нэг хүн төрөлхтөө үүсэж байгаа юм шиг дахиад шинээр бүх юм эхэлж байгаа юм шиг зүйтэй гэдэг мессеж өгч байгаа тийм кино. Маш чухал сэдв байна. Тэгээ бид нар яалтгүй л одоо ингээл харсаар байгаа л ухуулаад харсаар байгаа л устгуулаад байна л да. Тэгээд одоо юу гэдэм бэ? Тэгээд одоо юм цаг хугацаатай гэж эргэх бахаа ер нь бол тий. Гэхдээ гоё одоо иймэрхүү тань шиг юм уран бүтээлчд бас ингэж дуу хоолойгоо өргөж байгаа нь бас их гоё олзуурхавштай байгаа юм л да. Бас нэг талаараа эргэлтийг бидрээс хамаар бид нэр тэмцэж нэгдэж чадаж гэмэл эргэлт ирнэ. Чадахгүй бол усан онгоцон маань шуурганд сүрнэ. Тийм л одоо хоёр л зам байна. Тэмцэх, нэгдэх яг л нэг үзэл бодолтой тий. Бидний одоо яг жишээ нь яг чухал үзэл бодол бол олон урах санаа манай хэрэггүй шүү дээ. Хэрэггүй. Тий. Яг одоо жишээ нь усгүй болгочих тий алтаар юу нь яг үнэндээ. Цаад усаа дараа бодлож авах уу тий. Тэр яавал тий зүү зохистойгоор ашиглах уу? Баг нэг айл нэг хүн гэд уулуурах ухаас өгч шүү дээ. Тэр уулуурах чинь тэр хүний үүсгэсэн зүйл биш шүү дээ энэ чинь. Бүхэл бидний стандараа те ямар хүийг дамжиж үдий ийм амар ингэж хүн төрлөختний шуурганд үдий зэрэгтэй одоо хүртэл өрөв те энэ цаашаа үргэлжлэх ёстой шүү дээ. Монгол улс үрдэл явах ёстой шүү дээ. Дөрөөс биш зөвхөн тэр хүн идэж ууж энэ юг дуусгах болохгүй шүү дээ. Дахиад тэрний хүүхэд нь байгаа. Хүүхдийн хүүхэд амьдрах ёстой. Тэгэж би тэгж боддог байхгүй. Хизээч хүүхэдтэй
бэлэн юмын битгий үг гэж боддог. Тэр хүүхэд өөрөө энэ амьдралыг босгох ёстой. Жишээ нь ингээд маягаад түлхүүр гардуулаад миний хүүхэд байранд орох юм бол тэр хүүхэд амьдрах ямар ч амьдралын зорилго байхгүй болно те амьдралын тэмцэлгүй болно. Ингээд нөгөө өстой чин хаартай хүн додж эхэлдэг байх гэж би боддог байхгүй. Тэрний юу завгүй ч яана байрны зээл байр авах гээд би эхнэр үдэрстэй амьдралын төлөө ингэж зүтгэж гин гэж байгаа юм юу хар тамхи үсттэй. Завтаа мөнгөтэй хүмүүс бүх юмыг бэлдээд өгсөн хөрөгчөн дүүрэн аав ээж нь бэлдээд өгсөн машиныг аваад өгсөн улсууд л буруу зам руу орж эхэлж байгаа шүү дээ. Нөгөө нэг юм иврэ зүрж зүг байдгийг гэсэн. Нөгөө нэг аавын тэм гавья хүүд хамаагүй гэж үг байдаг гэсэн. Тэр чухал үг байхгүй. Яг үнэ тий. Тэгэхээр ч бид нөгөө нэгсэндээ дутуу гачи өссөн тэр нөгөө нэг аав ээжүүд чинь хүүхдээ дутуу өсөхгүй гэдэг юм бас юм трама комплекст орсон. Тэгээ тэрийгээр нөгөө нэг юугаар ч хамаагүй нөхчөдөг үнэтэй машинаар үнэтэй байраар тэгээ нөгөө хүүхдүүд нь яах вэ? Хүн зовж эхэлж байна, хар тамхи татаж эхэлж байна те. Ингээ асуудал. Та дөрөв одоо гадаад байгаа монголчууд маань ирээсээ бүгдээрээ нийлээд цуглараа тэр талбай дээрээ ингээд хэлэлцээл их уралдаа гэж ярьсан чи бас тайхал байна л да. Тэгээ одоо яг бид нар ингээд тэмцэе гэхээр тэмцлийг бас ингээд тань шиг ийм гоё уран бүтээлээрээ дамжуулаад ингээд зөөлөн бодлогоор оюун санаагаараа бид нар илүү өсөлтөнд тодорхой хэмжээний одоо оюун санааны түвшинд хүрэх шаардлагатай байгаад байна л да тий нэг талаараа би бас бодоод байгаа юм. За яах вэ? Бид нар ингээд очиад за стейк хормон гэж очлоо. Тэгээд ингээд талбай дээр гараад ташгирах уу? Тэрэн шиг бас буруу болчиход байгаа юм. Нөө кино хийгээд бид нар ингээд олон улсад гарч ийн гэдэг чинь энэ бол маш гоё зүйл нэг талаараа тий энэ бас нөлөө. Би одоо зүгээр өөрийнхөө зүгээс жишээлх юм бол Монголын тань шиг уран бүтээлчдийг үзэсгэлэн одоо гадаадд гаргагч байд юм уу тийм үү? Ийм хамтын ажиллагааны байдлаар тэр одоо тэр бохгүй ингээл нэг хүмүүсийг яриад байгаа. Тэр яг хин юм. Тэднэрт хүрэх юм юу байна гэдэг талаар би бас аягүй жоохон бодоод идэг байхгүй юу? Бид нар нэг заримдаа ингээ хий хоосон нэг агартл ингээд тэд нар гээл ингээ яриад байгаа хэрнээсээ ингээ яг бариад авъя энэ хулгайчуд гэж байгаа юм мэдхгүй ингээ нэг л юм одоо юу гэдгиймдээ нэг товчны юм байхгүй болчиход байгаа юм шиг санагдаад идэг байгаа байхгүй юу? Энэ талаар та юу гэж боддیں۔ Тийм ер нь бол яг хуу мэдээж нөө сая хэллээ шүү дээ. Дэлхий рүү гарах бас зорилго байгаа миний үзэсгэлэн дэлхийд ингээд магадгүй ингээд боломж олцсон гарах юм бол аялна ингээд Европоор ч юм уу те Хятадд ч юм уу ингээд эн чинь ерөөсөө зөвхөн Монгол ард түмэн ухаарах биш шүү дээ. Хүн төрөлхтөн л ухаарах. Бид нар нэг л дэлхийдээ бидний ингээ урсж байгаа голчин яг ингээл өөр одоо ингээл хариулсаар бас урсаал явж байгаа шүү дээ. Бид нар яг нэг суц сүрэмсээр л явж байгаа холбогдож байгаа. Жишээ нь тэр урсж байгаа голыг бохирдуулчвал тэр гол бас л тэр юундаа очиод ингээл бүгдээр л адилхан бохирдно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээ нь ноён уулыг ухана л гэж тэгж байна. Ноён уул чинь өөрөө бүр дэлхийн усны айсаа болсон газар гэж байгаа байхгүй. Ноён уулыг ухлаа за Монгол улс ганцаараа усгүй болох гэдэг биш үү? Дэлхийд нөлөөлөх хэмжээний. Тэгэхээр энэ бид нар нэг дэлхий байхгүй яг үнэндээ. Тийм. Тэрийг хүртэл ингээ бодох хэрэгтэй. Бүх монголчууд ирээсээгээ сая хэллээ шүү дээ, тий. Яг тэгтэй их нэртэйгээ би бас нэг жоохон хөгжилтэй гэх юм уу? Манай их нар чи Японд ингээ яг мэрэгчлэрээ ажиллаж байсан. Яг нөгөө нэг нүүрсний эсрэг чагсаалт ингээ амар идэвхтэй тэмцэжсэн юм баггүй би ингээ тэмцэл нөгөө хамаг нөгөө юу ч оргилцсан их оронч үзэлж оргилцсан гэсэн чи манай их нар яг ингээ чаатчихгүй ингээ ямар гоё ингээ тэмцэж байгаа хүмүүс ингээ тэнгууд би их орончин чамаар дутчих юм уу гэж хэлсэн чинь нөгөө нэг намайг дуудаж ингээ бодоод хүрээд ирсэн. Тэгээ би тэр суулцсан юм шиг. Тэгээ охинтой бас хөөрхөн охин. Гоё тий. Маш гоё. Харин тийм ээ би бас маш их санаа зовдөг, маш их одоо гэмдээ цаанаас л Монгол хүний нэг эх орно гэсэн сэтгэл ер нь байгаль дэлхий, газар дэлхий болохоо боллоо гэсэн ийм нэг эмзэглэл, нэг яарсан сэтгэл байх нь байдаг. Гэхдээ энийг бид нэр илүү гоё ухаантай одоо маш олон юм яриад ингээл бужигнаал байна л та. Тэгээд голыг олох ёстой юм болоо бид нар хаашаа чиглэх ер нь нөгөө нэг эргэлт аливаа зүйлийн эргэлт чинь алга ургуулгын төдийл байдаг гэдэг байгаа шүү дээ тий. Нэг тэр цаг үеийн удахгүй болох юм болоо. Гэхдээ ямар ч гэсэн бид нар
алдаа гаргаж бол болохгүй юм шиг санагдаад байдгийг чадах чинь нэгээрээ уулна ингээд эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг хийж бүтээж байгаа хүмүүсийг ядаж дэмжиж явжээ да гэж бодоод байдаг аахгүй юу. Одоо яг одооны байдал эх оронд маань хэрэгтэй бүтээлтэй юу байж болохоор байна те. Бид нар бүгдээ л дуу хоолойгоо өргөх ёстой юм байна л да. Тэгэл 90 оны хувьсгалаас хойш ер нь мортхын хацаа гэдэг шиг анхнаасаа л бид буруу үнэ сонгож явцсан юм билээ л. Тэгэл тэр инерц энерги л эргэжлээ. Тэгээд тэрийг засахын тулд тэрийг бас овоо зөндөө зүйлээр л золиослоо шүү дээ тий. Шудраг бас байдал одоо өвчин зовлон одоо бүх юмараа л муу юмараа дэлхийд тэргүүлж байгаа л юу болчлаа шүү дээ. Одоо хор давдар мавдар бол тий. Одоо ингэж ярихаар баг нааж үлэг болцсон сэдв гэх баг. Уг нь бол үлэг болтон бүр ингээд өөрчлөлт нь л ярих хэрэгтэй л доо. Нэг сонгуулаасаа л бид нэ буруу үнэ сонгочих. Тэгээд ерөөсөө тэр инерцэл авчлаа. Маш гоё ертөнцийн яалтгүй артист үү? Та нэр дэлхийн уран бүтээлчдээс яг одоо санаадаг гэх юм уу? Дэлтч ямар бүтээлч байдаг вэ? Эхэндээ бол яг ингээд нэг өөрийгөө олоогүй байх үедээ гэх юм уу? Ингээд хүн болгоныг дуурайх гал нэг шүтдэг зураачаа ингээд дуурайх гал үлддэг. За үлдээ. 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 Мөргөрхий. Вау. Би одоо нэрээ хүртэл тэгж бэлэгдэж өгсөн шүү дээ. Одоо Монгол амар болор юм зөндөө байна. Энэ ертөнц гоё болоосаа Монгол улс гоё болоосаа гэж бэлэглээд охиндоо гоё ертөнц гэж мэдсэн. Ямар хөөрхөн нэртэй юм бэ? Гоё ертөнц. Нэр хэл ертөнц зараг. Гоё ертөнц.